Ой, за. За өдрийн мэнд бид гурав жоохон унтж жагаад гарч ирж юм тэгээд юм болж идэв. Энд гоё цэрүүхэн салхитай бас дулаахан гоё байна. Тэгээд сайхан унтж жагаад босч ирлээ. Бүх буудлууд ингээ кондишнтэй хараа хэцүү байд юм байлээ. Та нараас одоо намайг сонсож байгаа би бас жоохон хоолоо өвдсөн байгаа. Энд бас нэг хөөх юм мод зассан байна. Юу яа. За тэгээ битүүрийн буусан бутал ер нь хотын төвөөсөө нэлээд зайтай. Ер нь ч зөв юм байлээ. Яа тэгвэл хотын төвдөө бүр амар дуу чимээтэй. Ингээд шүн мөн машин явах нь зогсох юм болов гэсэн чи ерөөсөө тийм байхгүй. Машин моцилк юу вэ? Бүгдээрээ 24 цаг тасралтгүй явдаг юм байлээ. Тэнгүүд иймэрхүү хот газар буудалд хэрвээ бууж байгаа бол та нар жоохон хотын зах руу, далайн эрэг рүү ойрцсон буудал руу буугаарай. Тэгэхгүй бол жоох хөвгттэй бол бас нэлээд дуу чимээтэй газар буучих юм бол хэцүү юм байлээ. Жоох хөвгттэй ч гэлтгүй өөрөөсөө амарч чадахгүй юм байлээ. Тэгээд амар сонирхолтой Таиланд бүгд болгоны өмнө юм бурхан байдаг юм байлээ. Дэлгүүр байна уу, айл байна уу, гэр байна уу, офис байна уу ингээд бурхан тавьсан байдаг юм байлээ. Айгүй сонирхолтой. Хоолны захууд нь бол ажиллаж ах шиг байна. Өдөрч гисэн. Ер нь л төрөл бүрийн хоол байна нэлээ. Таиланд хоол илээ, солонгос хоол, бургер, пицца, ирнэтгэг хоол, хятад хоол гэх. Би бол одоо сүүл рүүгээ ер нь монгол хоолоо санаж эхэлж байна. Өдөр бол арай болоогүй юм гэсэн. Гэтэ би одоо сайхан монгол бууз хуушур идмээр байгаа. Одоо юу идэх вэ? За энэ жимснүүдийн та нар хараа. Энэ бүр жимснүүд нь бүр үнэн тасчихсан драгон фрут нь одоо юу вэ? Амар гоё юм. Айгуу гоё чихэрлэг юм байлээ. Наа усан үзэмж бодлоо шүү. Эдгээр банан айгуу хөөрхөн юм байлээ. Айгуу гоё чихэрлэг амттай. Банан бол найс байлээ шүү. За манго л ярилдаггүй. Манго бүр юм шар дээрээ бүр гоё юм байлээ. Бүр илүү зөөлөн гоё амттай юм байлээ. За бит хоёр маркет дээр орой идэхэд боллоо. Тэгээд одоо нэг гоё ресторан тийш очоод гоё хоол идэн заяа. Тэрнээс өмнө нууц ресторан гинэ. Тэрнээс өмнө гоё Thai tea milk гоё. Би Таиланд ирснээс хойш Таиланд сүтээ цайнд дурлсан. Тэгээд 7-Eleven-ээс ингэж аваад өөрөө хийсэн амар хямдхан юм бэлээ. Хүү газруудаас авахаар 40 баат, 60 баат мат гэлтэй. Сайхан штэ. Сүтээ цаг ингээл ууш штэ. гэж байгаа штэ. Юу гэсэн ч юм. Ингээ яг таарж байгаа байхгүй. Энэ жижиг сайз. Ингээд 7-Eleven-ээс 28 баатаар би ингээд тайти авчиж байгаамаа. Намайг тайти милкний реклам тоглуулаач гэдэг байхгүй. За машин чи яач ба? Яач вэ? За ер нь бол Таиланд ирснээс хойш дандаа таксигаар явж байгаа, Grab эсвэл Bolt-оор явж байгаа. Тэр нь ч амар юм байлээ шууд тий таксигаа дуудаал хүрэх газартаа хүрчнэ. Тэр нэг метро туршиж үзсэн Бангкок. Тэгтээ бас айгүй ойлгомжгүй болохоор жоохон төөрх юм байлээ. Тийм болохоор машинаас амар агаа. За тэгээд хүүхдүүдтэй аялж байгаа хүмүүст хэлэхэд таксигаар явах юм бол суучаад жолоочтой эсээ ундраагаад үг гэд хэлчихэж байгаарэ. Тэгэхгүй бол гадаа юм бөхчөн байж байгаад бас таксийн цугаар амар хүүтэн байдаг. Тэгээд айгүй хүүтэн үлээгээд нэг зорчигчтой бодоод тав тухтай байхын тулд ингээд сэрүүхэн уулна ингээд агаар үлээлгээд байдаг. Даанч ингээд хүүхдүүдтэй хүмүүст бол хэцүү байдаг юм байна. Тэгээд хөрхөн бас хилчгээр унтраачч илээ. Эсвэл тэгээд бас давхар юм нимхэн даавуунууд хүүхдүүдтэй авч яваарэ. Ийм нимхэн даавуунууд. Тэгээ аймсыг бас заавал машин юм уу одоо моол зол явахдаа ингээд хөмсүүлээрээ. Тэгэхгүй хүүхд чинь хөлнөөсөөс айгу амархан даардаг болохоор бас хоолоо өвдөх мөвдөх тий.
Тиймэрхүү зүйлүүд айгүй амархан тусч илээ. Бангкокт айгүй төвжрэлтэй юм байлээ. Тийм болохоор бас хотын төв буусан дээр. Тэгээ хотын төвдөө ингээд байцгаа угаасаа таксиг ингээд амархан олдоод хурд явчихдаг юм байлээ шүү. Яг манайхан хоол ирсэн байна. Тэгээд амсаж үзье. Айгуу гоё харагдчихэ. Орчны хувьд жоохон хэцүү байна. Айгуу дуу чимээтэй юм байна. Нэг юм хурдны замын хажууд болохоор тоос шороо их босч байгаа бах. Гэхдээ хэдүүлээ энэ гоё хоолыг амтрахын идеа энэ гаднах чимээг түр зүг мартаадчих. За бид хоёр сая гоё хоолоо идчихэд гоё кофе шоп болцсон. Тэгээд ийш орж идүүлээ захиалга өгцгөөё. За нөгөө гоё кофе шопд ороод ирлээ. Авсан юмнуудаа та нарт харуулъя. Локал хүмүүс, Таиланд хүмүүс өөрсдөө айгүйх ирдгийм байна. Сая таксинд суугаад бид хоёрын кофе шоп явъя гэсэн чинь таксиныхын жолооч нь өөрөө айгүй амар nice амар гоё кофетэй газар гэж шилж байна. Хамгийн түрүүнд би матча минт захиалсан. Миний матча манд ингэж харагдаж байна. За дараачих нь юм зүгээр юм американо байна. Тэгээ бас давхар юм гүзээлцгэнтэй сүү гэдэг юм шиг байна. Энэ гүзээлцгэнтэй сүү юм байлээ. Тэр бейкерийн хувьд нэг юм blueberry cheesecake авсан. Тэгээд нэг chocolate pie авсан. Ингэж харагдчихээн. Вау, манайх нэгээрээ coconut cake гэсэн. За амсаж үзцгээе. Вау. Йоо, ямар амар хүчтэй юм бэ? Жохон сул амттай юм. Тэгтээ гоё. Амар гоё зөөлөн байна. Вау. Хэтэрхий нялуун биш, хэтэрхий чихэрлэг биш. Үнэхээр гоё юм. Шоколад нь зүгээр амд тайлж байна. Яг тунгийн таар үлсэн байна. Кейк нь үнэхээр зөөлөн. Тэгээд голтой юм coconut creamтэй. Дээрээ coconut юм whipped creamтэй. Үнэхээр гоё юм. Вау. Энэ кофе шоп үнэхээр nice. 10-аас 10. Монгол руу мөнгө шилжүүлээ зогсохгүй хэрхэн нэмэлт орлоготой болох вэ?
Солонгосоос эсвэл Европоос үзэж байгаа үзэгчдэд хандаж хэлэхэд Cinnamon application амбассадор болоод нэмэлт орлоготой болох боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Та яг энэ хажууд харагдж байгаачлан линкээ үүсгээд эсвэл дугаараараа найзаа урихад найз чинь Монгол руу эхний гүйлгээгээ хийхэд та $3 авч найз чинь харин $1 бонус авах болно. Тийм болохоор та найздаа бэлэг өгөө зогсохгүй өөртөө нэмэлт орлогыг цуглуулж байгаа юм. Хэрвээ та Cinnamon application-а татаж амжаагүй байгаа бол доор description хэсэгт байгаа линк рүү орж бүртгэлээ хийлгээд $1 бонусаа аваарай. Cinnamon application-да баярлалаа. За нэлээд хэдэн буудлуудаар өглөөний цай ууж явлаа. Хамгийн мян энэ heritage гэдэг энэ өглөөний энэ буудлын өглөөний цайнаас хамгийн мян юм байна тий. Бусад юмнууд айгууд ажиглах гоё том пүүлтэй энэ тэр юмнууд гоё. Гэхдээ өглөөний цай нь бол зүгээр shit бай тий. Хамгийн гоё өглөөний цайтай нь аль буудлаа байлаа? Бангкок гэсэн. Бангкокийнхоо Сукумвито Хилтных өстэй. Бангкокийн Хилтон хамгийн гоё өглөөний цайтай байсан. Гэхдээ яг энэ газрыг одоо ганц аварж байгаа юм нь өглөөний цайны view байна да. Өглөөний цайны view ийм гоё viewтай. Шууд далаа харагдаад өглөөний цайгаа угаад Ой. Давай. Є бохоч. Бихчээд гэдэг юм. Вэжа, нэг хоёрын гураа и. Яа. За өнөөдөр Паттайя дах сүүлчийн өдөр Victor гоё The Sky Gallery гэдэг ресторанд орж ирээ сууж гин. Уулын гоё нар жаргаж яхад орж ирээ гэсэн боловч хүн ихтэй идэх юм байна. Тэгээд эднийх захиалга авдаг юм байна. Авсан ч дүүрсэн гэдээсэн. Тэгээд Victor тэгвэл өдөр очиж идчихье гэ. Тэгээд өдөр нь хүрээд ирсэн. Хараач янзын нэг боддоо.
Нэгүнэд үзүүлж байгаа шүү дээ. Нан тэр наалттай. Баярлалаа. Зинхэнэ ориг сайхан шилнүүд байна да. Аа? 100 баат гэнэ. Ориг шилийг 100 баат гэхсэд 30 кор. 10,000 төгрөгөөр баахан ориг шилнээ зарж шүү. Энэ вакиу юм багтаа. 10 баат гэнэ. Адика. Тэрийг хараа. The next day. За юу яцхан guys. Бид хоёр Паттаягаас таксидаад Бангкок түрээд ирлээ. Best Western гэдэг нэртэй буудлаа. Тэгээ check-in time-аас төрүүлээд ирсэн. Заашгүй төлхөр ирлээс. Зя буудалтаа check-in хийж. Энэ юу ямарнд нь усан штий. Ихтэй бодлоо ингэж бодлоо. Safety 木音。但这个和那个写字区域是不通的。За сайн байцгаана уу манайхаа. Шинэ жилийн үеэр ийм халуун орноор аялах чиг аягүй сонирхолтой байдаг байна. Шинэ жил болоод байгаа мүү үгүй мүү гэдгийг бас мэдэхгүй байгаад байдаг юм байна. Яг хөө газрууд бол гой чимэглэл хийдэг юм байна. Өнөөдөр бид гурийн Icon Siam гэдэг амар алдартай мол түрээд ирсэн байна. Тэгээд би та нарт харуулъя. За мэдээж Таиландын алдартай юм зам байна. Энэ мол их ганган юм аа. Орж ирээ зүгээр юм алтан алан маалхтай. Өсөлтөө ухцж авдаг юм байна. Энэ зам бол аюу ганган шиг юм байна. За тэгээд орж ирсэн чинь шууд одоо хоолны зах нь эхэлж байх шиг байна. Энд бол жимсийг төрөл бүрээр нь хийж илээ.
уух юм жуус мүсэг болж гисэн төрөл бүрөөр нь гаргаж ийлээ. За юм жимсний шүүсүүд бол гоё юм. Энэ тэгээ бас юм алдартай моол дотор байдаг болохоор юмнууд нь би бол гайгүй байх гэж бодож байна. Энд нөгөө алдартай mango sticky rice байна. Тэгээ бид хоёрын блогийг үзэж байгаа хүмүүс зөвж хэлэхэд бол янз бүрийн нөгөө шөнийн маркет, шөнийн захаас нь бол хоол идэл түн байлээ шүү. Би хорлогонд ороод гиз гүйлгээд сая нэг хоног айгүй хэцүү байлаа. Тэгээд иймэрхүү зах дээр бол гайгүй байх гэж би бодож байна. Энэ захаас бид хоёр явж нэг авд үзье гэж бодлоо. Халуун орноор аялах гэж байгаа бол янз бүрийн гидсний юм, халууны юм, хамарны заслаг хүнцэн зүйлүүдээ аваарэ. Тэгэхгүй бас л хэцүү байх шүү. Ваа, энэ одоо нөгөө 8 алж байна. Coconut-тэй chocolate гэнэ. Ингээ гоё юмнуудаа амсуулаад өгдөг юм байна. Өдөр хайч би эндээс юм авах юм. Хараа. Эндээс юм авах уу? Sorry. Гараараа авахгүй амаа өгсөн ачаа. За энэ андар жимсний шүүс юм байна. Ямар амар гашуу юм бэ? Чи 1000 хүчлүүлээ тий. Тэгээ битээс энэ захаас ахтаас манго авлаа. 10 ширхэг 555 баат гэж энэ дажгүй юм байна. Nice. Манай монголчууд Таиланд аялдаг монголчууд маань бас мэдэх бах. Гэтэ энэ дээрээ заавал ийм хамарны үнэр түлхэж аваарай. Халуунд энэ бактери устгах зорилготой. Тэгээ энийг бас үнэрлээд явж ивэл сайн баг. Тэгэхгүй бол ингээд амар бөхчм агаартай, амар тоос шороотой, үнэр тандар гэж бас амар идэг зарим газруудаар. Тэгэхээр бас ийм зүйлнээс авбал гоё юм байлээ. Болохгүй. Та нарт би амар юм харуулах уу? Хараа. Энэ одоо жинхэнэ юм бах та. Oh my god. Матерны Моол дотор яваадаас тий. матерны мах шүү дээ. Бүр амар юм бэ. Энийг тэгээ иддэг юм уу? Яа, ямар амар юм. Энэ моол айгу сонирхолтой зүйл нь 15 м уссан гэж усдаг гэж энэ моол дотор. Тэгээ тэрэг очиж бас харцгаая. Тэрүүгээр айгу алдартай гэсэн. Амар үнэтэй байх юм болов гэж чинь ер нь нөгөө бүсэд захуудыг бодвол ялгаагүй байна. Тэр өчтөр нэг 2 MBK тэгээ платинум гэх нэг хямдхан моол руу орж үзсэн. Тэгээд ер нь ялгаагүй л байдаг юм байлээ. Минийх үхрийн хэлтэй. За гадаа террасан дээр нь гарч ирсэн чи ингэж харагдаж байна. Яасан том. Тэр доогуур нь ингээд завтай явж болдго юм байлээ тэр доогуур. Тэгээ орой нөө гэрэл мэрэл бас гараагүй гоё харагддаг гэсэн. Гэтэ бас амар хүү ихтэй болчдөг гэсэндээ битээр хүүхдтэй болохоор өдөр ирчлээ. Энэ тэгээ бас барилгуудыг бас ухсрах юм аа. Айгүй өндөр барилгуудтай. Одоо та нар харж байвал тэр чигтээлийн өндөр шилэн барилгууд байгаа биз. Тэгээ энэ урд хаахуугийнхэн зураг ах шиг байна. Энд бас хаасаагүй энэ хатан хааныхаа зургуудыг тавьсан байдаг юм байлээ. Миний хувийн хөтөч надад юм тайлбарлаад танилцуулаад явж шин. Starbucks-аар ороод террасаар нь гарахаар гоё юм харагддаг юу ч гэнэ. Надад юм танилцуулаад явж штэ. Амралтын өдрүүдээр явхаар ер нь хүн амьтаа айгүй их байдаг. Хөдөлгөөн нь айгүй их. Тэгээд ажлын өдрүүдээр бол гайгүй байна. Өнөөдөр нэгдэх өдөр. Тэгээ өчтөр бол амар хүнтэй байсан бүр гадуур явалтгүй байсан. За Виктор моолныхоо одоо 6 7 давхурт нь гараад ирлээ. Ингэж харагдчихээн. Зөндөө хоолны газар үйлчилгээний юмнуудтай юм байна. За тэгээд
Энэ дээрээс тэр ус нь урсдаг гинэ. Тэгээд 5 минут тутамд засварлаад урсдаг гэж. За камерын дээр хэр авч байгааг сайн мэдэхгүй байна. Ямар ч ингэж л урсдаг юм байна. Сүртэй л юм байна. Надад чиний миний Тэсэн ч айгуу дуртай байна. Айгуу хатууцж байна. Жах зөндөө өштэй юм аа гэж юм. За манайхаа бид гурав нэлээд хотын захуу ирээд нэг гоё кофе шопт хүрсэн байна. Халдвартай гэсэн зөндөө хүмүүс ирж үйлчлүүлд юм байна. Тэгээд дотроос хоолны газартай ер нь бүх юм ингээ нийлцэн амар байд юм байна. За энэ болохоор тарвстай матча. Энэ юу вэ? Orange with cranberry juice. Orange тэгээд ханилтны жуустэй гинэ. Бас шинэ жил гэсэн юм дээр юм шинэ жилийн стикер наасан байна. Вау. Нара. Тудаа матчаг намсч үзье. Юу гоё эсгэлэн амны цангаа тайлсан гоё юм байна. Уухж байгаа хүүхдтэй авсаа ишлөө. За бид гурав өдөржин явсны эцэст Гандан дэдэг фуд маркетаар нь явж байна. Тан дэрүүл энэ панкейкийг идмээр юм байлээ. Үнэхэр гоё юм байлээ. Тэгэд хамгийн бест нь мэдээж манготой байсан. Хүмүүс банантай нутеллатыг аваад идэх юм байлээ. Гэхдээ Викторийн эзнэр манготой нь үнэхэр гоё байсан. Тэгээ манготыг идэж үзээрэй. За саяны фуд маркет руу орох гэж байгаа болчихлоо. Нэг хашир сүгийн хэж фуд маркетаас идэ гэж боддог юм байна. Битэр буцаад моолдоо орж ирээд 6 дахин руу ресторан руу орох боллоо. Хоолны газар руу орохоор боллоо. Битэрийн номер болохоор ингээд 410. Битэрийн суширо гэж шин Thank you. Limited. гоё. Гоё. Истэ. Чийстэй үнийг дараад үнийг модер гэдэг. Ini yang style.
Шууд бүгд команд авчихсан. Fried scallop. The next day. За юу яцхан guys. Тэр буцаад Швед рүү нисэхээр Бангкокийн онгоцны буудлаар ирсэн байна. Лаунж руугаа ороод ирлээ. Тэгээ би та хэдэд Бангкокийн онгоцны буудлын лаунж нь юу нэр байна харуулъя гэж бодоод. Энэ болохоор Miracle гэдэг нэртэй лаунж юм байлээ. Тэгээ Miracle гэдэг нэртэй лаунж нь бол бидэрт л үнэхээр таалагдж байна. Энд чи хүссэн гоё хоолоо идж ууж болно. Тэгээд за уух юмнууд нөх юм бол одоо жишээ нь энэчнээс ингээд хөргөчнөөс хүссэн юм аваач болно. Шууд хүснээр аваад уучны энэ ингээд пиав, вино, энэтрээ ерөөдөө бэлэн. Энд чи ингээд хөрхөн зайрмаг байна. Тэгээ жуус байна. За тэгээ энэ ч болохоор ингээд алкоголны төрлийн юмнууд байгаа байхгүй юу? Тэгээд энэ алкоголны төрлийн юмнуудаас одоо хүснээрээ өөрөө найруулад ууна гинэ. Айгу аюултай юм байна. Өөрөө хүснээрээ ууж болно гэхлээр. Ерөнхийдөө өөрөө хүснээрээ найруулад ууж болно гэхлээр айгу аюултай байгаа сте. Бараг шууд шилээр наваад. What? Bro, what are you talking about, man? За тэгин цааш шин тий. Энд чи сууж байгаа бүр онгоцсондоо суухаа мартцсан. Энд чи болохоор ингээ бас хүссэн хоолоо захиалаад авчиж болох юм байлээ. Тэгээ би ядагч бас нэг хоол захиалчих гэж бодож байна. За тэгээд энд чи бүр шүршүрт орж болох юм байна шүү дээ. Шүршүрт орчвол нэрээ бас янз юм. Тэжгүй ч юм уу. Хараа шүршүрт орж болдог хэсэг биш үү? Яг шүү дээ. Ямар байна? Гоё юм. Одоо онгоц нэсгээд хэдэн цаг үлдсэн бэ? 2 цаг. 2 цагийн идэх үү? Тэгээ. Идээ. Энэ бол хамгийн гоё лаунж нэ тий. Нөө. Чиний хувьд аль нь хамгийн гоё? Корло. Корл нөгөө нэг лаунж нь болохоор гоё юм массаж хийх гэж болж исэн. Энд бас массаж хийдэг гэж магадгүй юм тий. За тэгээ ийшиг болохоор хөрхөн жимснүүд байна. Одоо энэ жимсний бариан байгаа байхгүй юу? Жимсний барианыг яадаг вэ гэсэн чинь энэчнээс одоо хүссэн нэг бейкерийнхаа төрлийн ямиг аваад тэгээд тэрийгэ одоо энэ шигээ энэ үзүүртлүүн ингэж хийгээд тэгээд дарангуут одоо тийм чи жимс гарч ирдэг. Айгу сонирхолтой байна. Би та хэдэд харуулъя зөө одоо. Ингээд